За сайн байцгаана уу та бүхэндээ 2022 оны 10 сарын 4-ний өдрийн мэндийг хүргэе. За 7 сард байна уу 6 сард байна уу? 7 сард ахаа энийг нөгөө хугалчихсан алтан жимсээ тайраад тусанд хийчихсэн хугалцсаныгаа тэгсэн чаараа хөрх ингээ үндэс гараад ирсэн. Одоо би шорон суулгах гэж байна. За тийм учраас та бүхэн одоо энэ бүр хараа ингээд жимстэйгээ хугарсан байхгүй юу? Тэгсэн хэрнээ би ингээд усанд хийцсэн. Тэгсэн чи юм хөрхөн үндэс гараад ирсэн. Жимстэй мөртлөө бүр жимстэй хүчрхэг үндэс гарсан байна. За тийм учраас та бүхэн одоо алтан жимсээ ингээд тайраад усанд хийчих юм бол одоо 7 сар гэдэг чинь баргийн 3 сар болж иж ингэж 10 сар одоо тэгэхээр бараг 2-3 сар болж иж 2 сар хагас 3 сар болж иж ингээд үндэс гарах юм байна. Тийм учраас та бүхэн одоо алтан жимсээ хөлтгөөс өмнө одоо хөлдөө тураахаас өмнө тайраад ингээд усанд хийгээд өрслүүлээрээ тэгвэл эрт жимсээ алтан жимсээ идэв шүү. За би та бүхэнд яг ургаж байгаа алтан жимсээ харуулах юм. За ийм шар цэцэгтэй цэцэг минь харагч байна хараа. Ийм шар цэцэгтэй байвал ийм бор дотроо ийм бор ийм цэцэгтэй байвал энэ алтан жимс шүү. Нөгөө манайхны юу яагаад газрын айлан биш алтан жимс маш гоё амттай чихэрлэг гадна тал нь юм тосорхог тийм гоё жимс гарна шүү энэ. Энийгээ та бүхэн одоо энэ оройг нь тайраал тэгэл усанд хийчих юм бол эргчл хавар эрт гаргаад тарихад бол гоё үндэс гарцсан юм чинь хүчрхэг үндэстэй юм чинь бүр сайхан урган шүү. За ингээд та бүхэнд захиж хэлэхэд одоо алтан жимсээ тайраад усанд хийгээрээ гэж захий. Би шаруудын бүгдийн төвчсөн өглөө алган төвчөд байгаа. Би эндээс нэг шар байна уу харж байгаа та нарт онголгод харуулъя. За дөрөв шиг яг ийм байгаа гоё юм гадуураа юм уудтай алтан жимс маань. За уудын гадналынх нь уудыг авахаар дотор талынх нь алтан жимс нь ийм тус даас ийм тосорхог тэгээ аюулгүй гоё чихэртэй тийм өрмөц гоё юм чим алтан жимс байгаа. За та бүхэн тэгээд энийг одоо хайлчлаад өрслүүлээд эргчл эрт урах заваарай. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.